sweating dry wasabi. Been a DJ, so we got Kawasaki. Can get this and boss me, yaki. I was open sauce, teriyaki. Bitches sweating dry wasabi. Been a DJ, so we got Dig with sang guitar. Dot auto. Dig with sang guitar. Yeah. Dig with sang guitar. За what's up юу яцхан сонсогчдоо нийгмээс ангид подкастын шинэ дугаар дахиад эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Billy миний би анхаа TJ Fire and Iron Media-гийн студид дээр сууж байна. Өнөөдрийн зочноор бол холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа. Чөлөөт уран бүтээлч гэх үү те. Одоо уран бүтээлч, rapper. Han Solo буюу AKA Great Khan. The Great Khan гэдэг оролцож байна. What's up man? What's up? I'm bringing big. За ямар ч үсэн өөр чин орой мэндийг хүргэе. Германд одоо хэд болж чинь 7 цаг болж байгаа бах те. Тэгээд Австри. Худлаа шаацсан биш дээ. Энэ анхаагаас болж байгаа. Гэхдээ менчээр эргэлзээдсэн юм а яг Герман уу Австри уу яг. Аха. Би эхлээд уг нь Австри гэж бодсон. Тэгээ эхний бодолтой л үнэнч. Тэгээд Австри аль хотод байдаг вэ? Австрийн Виена. За. За тэгээд Han Solo манай сонсогчд болон бид нарт анх шууд танилцаал ярьж байгаа учраас өөрийгөө жоохон танилцуулаач. Анх Хавчхан тийм ээ. Миний нэр Гамболтын болтойн гэдэг. Монгол. Тэгээд Австрид ирээд Винд яг 16 жил болж байна. 16 жил Амьдралын чинь баг тал гэсэн үг. Яг зөв тий. Вау. 16 жил. Тэгэхээр юу баг сургууль мургуулд очижсэн үгүй юу? Анх. Дунд сургууль. Дунд сургуультай. Ааха. За тэгээд Австраар нөхцөл байдал ямар байна да? Одоо энэ хэцүү үе. Чөлөөтсөн байна. Карантиныг жоохон чөлөөтсөн дэлгүүрс хийсэн тэгээд одоо нөгөө тусдаа баяр гэдэг нөгөө Европ. Тэгээд бэдэн тусдаа дэлгүүрний бомбчмаа. Бэлэг энтрээ хүмүүс чөлөөтэй. Ерөнхийдөө бол коронавиг тоохгүй л явж байна. Энэ Америкийн нэг 2 сарын өмнөх байдал шиг л байгаа юм байна тий. Америкч нэг 2 сарын өмнө ч бүгд яг тэгж байгаа л тэгэл нам ахуулсан даа гэх. Өчгөн дээр нам. Гэтэ одоо вакцин гарцсан юм чинь тэгээд гайгүй л хүү дээ. Тэгээд ч хүн төрлөخت угаасаа дасан зөгцсөн юм шүү. Март. Миний бодлоор тэгэл ердөө хүний бичээ өөрөө нэг юм эсрэг тийм таглаа үсэлээ юм хүндэр тийм жоохон нэг өөр бодож тийм юм. Энэти эсрэг вакцин байдаг. Нарийн тийм энэ сэдвэр ярил бас ер нь бол нэлийн гүнзгий явах бах те. Great Khan сэдвэр орцгоё. Подкаст хаагдаг багтад боо юм болохоо тэгтээ энэтэй ирдүүлээд боо юм. Зөв. Уран бүтээлч талаасаа төлхөө ярилцъя гэж бодлоо. Тэгээд хизээнээс эхэлж уран бүтээлээ хий. Хэдэн уран бүтээл гаргасан байгаа вэ? Сонсогчд маань бас мэдэхгүй байж магадгүй. Яг одоо би анх ихтэй бол яг продюсер гэсэн. Айдахгүй. Тэр бол яг одоо 4 жилийн өмнө айдахгүй хэлсэн юм байна. Яг одоо Red үг гэдэг бичээд бас яг 2 жил болсон. Ерөнхийдөө продюсер
Ер нь бүх дуунууд чинь юу хэл дээр байсан те? Герман хэлэх үү? Австрид дугаасаа германаар ярьдаг үстэй тий. Тий. Хэлэх нь өөрөх тий. Герман гэж тэр чи одоо ямар хэл гэх вэ? Юу гэдэг вүлээ? Австрийн герман гэх үү? Австрийн герман тий. Өөрнийг аялахтай байт юм аа. Арай өөр аялах юм шиг байна тий. Одоо нэг ойрд халах малах гэдэг шиг юм шүү тий. British American гэдэг шиг гоо. Тэгээс ер нь хоорондоо бас адилдах бас жоохон тийм их дуртай бас биш юм шиг байна тий. Герман Австри хоёр бол хоорондоо адилхан гэж хэлэх. Миний бодсоор жоохон Австри жоохон жиг юм аа. Ерөнхийдөө яг нэг урлаг талаас яг нэг бол яг нэг нөгөө хипхоп одоо тий. Дэмжлэг улсаас бол нэг үгдэх байхгүй. Тий. Хипхоп гэдэг юм уу яа. Тэгээ одоо бол яг ингэж гоё болох гол шиг байна. Одохгүй дэмжлэг ирэл те. Тий. Одоо great mini B. Тийм нэмэр үздэг гэж. Продюсераар ажиллаж эхэлсэн гэсэн ер нь продюсерийн нэр нь бас яг Great Can-аар тий. Тий. Хөвчлэн тэгэхээр одоо хип хоп, trap хөгжим продюс хийдэг гэсэн нь ямар урсгалж байгаа. Анх шууд trap гарч явах үед би яг сонсоолаа энэ яг энэ төгсдөг стил юм байна. Тэгээд яг boom bap уулзсан одоо сайртай. Уусаа бүгд одоо 90-ад он төрсэн залуучууд ингээд тэрийг өгсөн болсон. Бидний эти. Би бол ядаж халахгүй юм гоё сонссон. Тэгээд энэ ихтэй үстэй. хөгжмийг арьс өнгөөр ялгуурлахгүй. Sorry нэг таслах жоохоо. Болвол микрофонлогоо ойрхон эсвэл микрофоныхаа таталтыг нэг жоох нэмэх үү. Би энэ рууг нь бүр тулгсан боловч. Одоо бол арай дэрж чинь. Тийм. Заримдаа жоохон цаашлаад алга болох гэдэг юм шиг болоод байна шүү. За. Бусдаар бол гоё. За. Окей. За ярианда буцаад орё тэгвэл. Тэгээд чаа ингээд Instagram-аас харж байхад бас нэг юм видео студидтэй хамтарч ажилладаг юм шиг санагдсан л та. Нэг Soviso тий нэр нь тийм бах тий. Тэгээд тэр одоо юу гэдэг тэднэртэй ингээд хамтарч ажилласан байдал ч юм уу. Ер нь тэр одоо юу н карьераа ер нь эхэлсэн талаараа ер нь ярьж эхлэв. Яг анхныхын клип хийж байхдаа нэг яг клип одоо яг дууны клип хийж эхэлчихсэн тийм нэг залуутай танилцсан. Тэгээд тэр одоо бол яг нэг Soviso гэдэг юм тийм crew байдаг байхгүй. Тэгээд юм хийдэг. Ерөнхийдөө бол одоо тийм клип тэгээд одоо юу гэдэг юм болгоны олон телевизийн ч юм уу реклам тийм олон залуучуудын нийлсэн тийм групп байгаа. Тэгээд яг тэр Soviso-гийн тийм нэг дарган юм уу тэндэг нэг тийм баснасаа хамт ингээд хоёр дахь клип хийсэн We Play гэдэг жоохон тийм vibe дотор. Тэгжил хийжсэн дээ. Тэгээ одоохондоо ихтэй ерөнхийдөө бол бас одоо найзын холбоос гадна тийм бизнес холбоотой. Тэгээ яг нэг хүмүүстэй зарим нэг хүмүүстэй яг ингэ юм ихлээд хийгээд ихчингүүд одоо мэдрэмжтэй энергийн таарчингууд угаасаа ингэ солиморгүй байдаг шүү дээ тий. Миний юм бид гэхгүй. Яг нөгөө миний тий одоо санаа мэдрэмжийг ойлгоод тэгээд өөртөө дээрээс нэг гоё болгоод бүр гоё болгоод тэгж ажилладаг болохоор тэгээд бидэртэл ерөнхийдөө одоохондоо ажиллаж байгаа. Нөө багт нь миний ажилласнаар болохоор багт нь болохоор одоо тэр видеографи хийдэг багт л тэр янз бүрийн үүрэг хөрөлтөө хүмүүс байдаг юм шиг санагцсан л та нөгөө
одоо юу гэдэг те видео эффект те зураглаач гэдэг яг юм стандартын дагуу. те яг стандартын дагуу те. Яа тэгэхээр нөгөө консологийн ер нь биш нөгөө гаргасан уран бүтээлтэн клипийг харахад бол амар тэр одоо өнгө тавилт те тэр видео эффектүүд бол үнэхээр ялангуяа тэр нөгөө чиний гаргасан хамгийн ихний клип дээр нэг юм дөрвөлжин юм нэг юун дотор сууж идэж шин хайрцаг дотор те нөгөө юуг н ээжийн ингээд нэг эффект идэр өгсөн те. Тэр нь бол үнэхээр тасарсан эффект баг шиг байсан. Тэр анхны клип бол амар trash юм хэлбэр. Ер нь бол таалагчтай гоё л хэлээ. Надад болохоор сүүл бид тэр Miyagi гэдэг үг сонссон. Тэрний клип бол үнэхээр яг амар production төвшөнд хийсэн байлээ. Тэгээд дуунч үнэхээр гоё болсон байлээ. Тэгээд манай сонсогчдороо сонсоорой. Тэр нөө консолыг би юугаар авах байсан. Нөө хитсэн энэ бүттэй. Тэрний клипний яг тэр план тэр зураг авалтын тэр сцены санаа идэр бол үнэхээр тэр нөө юм үүний дунд зөкссөн нөгөө галын хэсэг нөө шүршдэг юу лээ тий. Fire hydrant вообще галын ор extinguisher лөө тий. Fire extinguisher. Тэгээ харин бэ. Би яг нөгөө би нэг дэлгүүрт ажилладаг байхгүй Urban Outfitter. Наа Urban Outfitter. Гэвгүй энэ ганцхан салбартай тийм. Нэг энэ доо подвал нэг одоо хамаг юм ингээ хураагаа тавьчихдаг тийм юу гэх агуулах ба. Тийм. Тэндэг тийм нэг одоо ямар ч хэрэггүй тийм нэг байдаг тийм. Тэгээд би яг нэг өдөр явж байгаа за яах вэ ийх үү гэсэн клипнийхээ санааг ингээл бодож байгаа ясаж тийм. Тэр гал онцлах тийм окей яг ингэ яг ингэ зураг авах юм байна гэдэг. Ихэд бол энгийн бүх клип одоо зураг авах тийм хийсэн. Юу нэг зүйлтэй 8 цаг тийм өнгөрсөн дөө бодол. Зураг авалт 8 цаг үргэлжлээд post production хэр удаан хугацаанд өгсөн бэ? Тийм яг одоо нөгөө release гэдэг гаргах тэгээ хүмүүстэй танилцуулж засах өдрөө тоглоог болдог хэлхийгээд бол 50 хийгээл яа юм бэ тэр нь янз юм. Ойролцоогоор дунджаар эсвэл ерөнхийдөө бол бараа энэ 7 хоног болно шүү. Багтаа тий. Тэгэхээр чи өөрөө клипнүүдийнхаа найруулгыг гаргадаг гэсэн үг. Direction өөрөө их үү те? Би ерөнхийдөө бол тийм санаа оногоо 50-60% би бол ингэ хийгээд хийлээд яа. Тэгээд сүүл гарсан клипүүд бол болохоор яг ингэ тэр соугийн тэр багтаа ярьж байгаа энийг ингэж хийх юм байна. Ингэж хийх юм бол нэлээд зардалтай юм байна те. Тийм ингэ тааруулаад хийсэн байгаа. Тэгээд бас нэлээд мэргэжлийн одоо тийм одоо юм хийдэг болохоор яа нэг зүйлийг ингээд амар гоё болгож гаргаж чадсан. Тэнд нэр баярлалаа. Тэгээд ихээр тийм одоо гоё сэтгэхүйтэй энэ зүйлийг амруулж гаргаж чаддаг. Өмнөх дугаар дээр бас яг Жожотой ярилцахад Жожогийн хэлсэн санаа бас их зүгээрсэн. Яг сая давтагдах шиг боллоо. Яг дөрсөн дээр ч тэр дуун дээр ч тэр яг адилхан нэг тиймэрхүү санаа яваадах шиг байна л да. Уран бүтээлийн санааны эрэл хайгуул хийж байгаа гацтгүй тэр ямар байдгүй гин гот тэгсэн байхгүй. Санаа бол хаасаагүй л шүү дээ. Яг одоо энэ лаацч байж болно, энэ тамхины савч байж болно. Энийг яаж илэрхийлэх вэ гэдэгт л асуудал байгаа гэдэг шиг те. Видео хийхэд ч гэсэн зүгээр л эргэн тойронд байгаа зүйлсийг л дүрсэн дээр буулгаж байгаа. Тэрийг харин яаж илэрхийлэх вэ гэдэг дээр яг сонирхолтойгоор те. Тийм ур чадвар ч юм уу яг тэр уран бүтээл төр одоо болж байгаа гол процесс нь тэндээ байгаа юм болов гэж санагдлаа. Юм болгоноос ингээд нэг жижиг сажиг зүйлнээс гоё мессеж. Миний санаа бол тийм л дээ. Яг нөгөө дууныхаа сэдвээр ингээд клип хийхлээр жоохон тийм өөдрөстэй санагдав. Яг л гэдэг өөрөө төсөлж чадчих. Тий. Тэнгүүд за тэний эсрэг бүр ингээд өөр зураг авалт ингээд гарангууд дараа нэг жоохон сонирхолтой. Тийм
KDS гэдэг нь болохоор Killing Shit. Тэр нь болохоор жоохон тийм spacey тийм юм байлтай. Тийм deep тийм болохоор манай хүн тийм сонсонготой зовлог юм дээр сонсонготой юм байна. Тэгээд ерөнхийдөө жоохон тийм бараг одоо тийм нэг spaceship тийм үүрэг моторыг ингэ явж байгаа юм шиг тийм их sound юм байна. Тийм болохоор ингэ жоохон futuristic тийм их мэйтэй болбоо юм байна. Тэгээд би яг наач тийм байх гэдэг. Тэгж нэг санаа нэг чи. Тэр дооны ихэнд гардаг тэр хархираа хиний хоолой байсан бэ? Миний биш. Чаарэ баргил хоолойтой болохоор чи чааг хийсэн болоо гэж бодчихсон байхгүй. Яг бас нэг одоо нэг дараа жилээс гарч байгаа нэг дуун дээр өөр шиж өгсөн байгаа. Энийг бол сервис юм ба. Сервис. Тэгээд sample. Тийм. Одоо нөгөө өөр нэг дуунаас ингэж аваад яг тэр хот. Ерөнхийдөө яг тэр дуун дээр Монгол нэг дуун sample хийсэн байхгүй юу? Монголд ерөнхийдөө одоо юу гэдэг ямар нэг эффект одоо дууныхаа чимэг болгож оруулсан гэсэн үг. Тэгээ эсвэл суурь нь болгоод ч юм уу те. Sample. Тийм одоо ятар хөгжим хийгээд оруулсан дуу байсан. Би одоо яг тийм үг гэж хэлмээр байна бас боломжтой. Зөв. Тийм. Үнэн. Тийм бол яг нэг дуу ингэ сонсож байгаа энэ их нэг юм ингэ ямар ч тийм хоолоо ороогүй юм байна. Тэрийг наангуудаа ингэ янзлаад. Тэгээд өөрөө тэрийг ингэ жоохон ингэ өөрчлөв. Тэгж хийсэн. Зөв. Сэдв санаа гэдэг дээр нэг асуулт. Тэнэг асуулт асуумаар байна. Би герман хэлгүй. Юуны тухай дуусан дуунууд байгаа вэ? Жишээлбэл сэдвүүд юуны тухай? Яг дараагүй юм байна. Сэдвүүн бол яг ингэ өөрийгөө жоохон represent хийж байгаа. Яг би шинээр хийж байгаа артист. Тэр бас нэг жоохон тийм conscious day бас юмыг одоо жоохон ингэ баг зэрэг жоохон ингэ нөө амжилтын талаар тий өөрийнхөө одоо тууж байгаа зам одоо хөгжим юу вэ тий бүх тэр сэдвийг хулаад тий жоохон flex. Мэдээж reflex гэж. Тэгээд одоо бүх сэдвээс ган хоёр ингэж аваад тийм хүү зөвхөн нэг юугаар явлаа бас жоох ингэж зарим хүмүүс хүрхгүй ч юм уу би өөрөө ч тийм сонсох дуртай ойлгодог. Ер нь цаашдаа монгол хэлээр уран бүтээл гарах санаа юм уу төлөвлөгөө байгаа юу? Байгаа. Хоёр дуу хийсэн байгаа тийм. Nice. Хизээ гарах юм. Тэгээ notes. Okay. Nice. Okay. Great Count одоогоор ер нь цомог гаргасан байгаа үл яг өөрийнхөө соло уран бүтээлийн цомгийг. Цомог бол гаргаагүй байгаа. Дараа жил EP. Би нэг юм асуумаар санагдлаа одоо ингээд Австралтэй яг нэг байлаа бас Аз нөхөртэй Монгол хүн очиод яг хэлээр нь ингээд амар trap шагаад ахаар одоо сонсогчтой Авструуд яг тэр локал хүмүүс яаж хүлээж авч чинь те тэр нэр сонирхолтой байна те. Яа жишээлбэл одоо яг нэг герман рэп гэх юм бол ерөнхийдөө хийсэн одоо тэр уугуул хүмүүс юм уу. Эсвэл юм одоо араб, турк одоо герман төстэй юм Австри. Ерөнхийдөө Аз гэхээр нэг жоохон яаглаар энэ Аз хүн одоо тэг герман рэп хийж байгаа гэсэн тийм нэг бодол ордог төрдөг байх. Ерөнхийдөө тийм нэг одоо тийм жанр биш үү? Тийм жанр тийм л хүмүүсүүд ингэж байдаг тийм зурагтай хүмүүсүүд
Би болохоор тэрийг нь жоохон эвдэж маягаар ягаад гэвэл энэ чинь хөгжим урлаг те хинч бас хийж болно. Тэгвэл талаас Монгол гэдэг талаас ингээд зөвхөн одоо бас ингээд Япон хийж болно шүү дээ те. Яг залуучууд байдаг. Тийм бол ингээд Монгол залуу ингээд герман рэп хийж нэ те. Ялангуяа Монгол залуу дэлхийд аяад бас ингээд дуугаалгаа ингээд заа ингээд тэнд болох тийм юутай ингээд албаар заавал германаар үгэн гэж би шийдсэн. Тэгээд Нана ер нь шоу мовонд одоо корона гарахаас өмнө очиж перформ хийжсэн үү? Концерт мэс. Хийжсэн. Би өнгөрсөн шээ 2 жилийн өмнө шээ тийм бараг 2 жилийн өмнө 100 энд нэг event шоу хийжсэн. Өөрөө зохион байгуулад хамт дуу хийдэг байсан залуучуудыг ингээд өөдөн татаад бас хийжээ. Тэгвэл манай ч ер нь бол бүх юм өөрөө хийд юм биш үү? Сэтгүүрийн депо юм байна. Сэтгүүрийн депо. One man show юм шүү. One man team. Хичээж бэнд байна. Тэрнэд саманы школ тэгэл юм бол асуудал үүсэх юм. Tapos өөрөө амар идэж. Гүдүүнээс зөвхөн би ганцаараа хийх юм шүү дээ. Яг л одоо олон тийм цаг артистууд байна. Так хүмүүс байгаа. Тэгээд хамтдаа ажиллах бас илүү гоё уран бүтээл үүснэ. Тэгээд цаг нь болог байх шиг. Ер нь наанчин байдаг ч юм уу одоо германаар ч юм уу австри байдаг тийм монгол мөртлөө бас тэр хэлээр яг чамшиг тэгэж бас уран бүтээл гаргадаг артистууд байдсан болов чи холбож үзсэн үү? Бол байхгүй ч би нэг залуу гарсан юм юу солонгос залуу байлууд бас нэг энэ өөр хотод Линз гэдэг нэг австрийн хотод байдаг. Ерөнхийдөө бол одоо нэг Аз залуучууд ингээд бас ингээд уран бүтээлээ одоо хипхоп тэ дуулах юм ерөнхийдөө бол тийм баг багаар гарч ирдэг. Манай Германд нэг манай үеэлдв байдیں۔ Бас яг германаар шаадаг. Тэгээд нэг сонирхолтой юм гэсэн чинь яг корона гараад 2 сарын үед манай нэг тэндээ бас нэг гайгүй герман рэпертэй танилцаад ингээ хамтарч ажиллаад концертын дээр нөрсөн юм байл. Нэг 10,000 хүний концертын дээр очиод 2-3 дуу нөгөө халаал олж гардаг шүү дээ. Тэгээ гаргаад шааж исэн чинь уртлынх нэг нэ хитэн герман гарууд корона гэшээсэн. Нөгөөд жигт манай дүү чинь жоох одоо 18 өстэй тий. Бүгднгийнхэн царайгийн дотоод зургийг аавангуудаа шүүхдэхгүй байсан. Тэгээд юу бол энэ нөгөө үнсхийг юу бол гэж хаасаг байгаа. Хүн одоо хараа гэнүүдийг ингээд байхгүй би ингэж коронавитой холбоотой ихсэн юм жоохон. Тэ. TJ бас яг тэгж хэлжсэн шүү дээ. Хүн төрлөختөн байгаа цагт угаасаа энэ racism гэдэг юм ярилахгүй. Зүгээр яг үнэндээ хүн дээр биш зүгээр машин ярьсан ч өнгөөр нь ялгадаг үстэй. Яг л тэр л ахaltaа. Миний бодлоор бүр юм байгалийн өгдөл юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ингээд хоёулаа байсан ч гэсэн талцж чадхаар л ер нь хүмүүс шүү дээ. Хүн төрлөختөн ч бол тэ. Яг зүгээр том хэмжээнд ингээд ярихад хуваагдал бүр одоо юу гэдэг нэг өгдлийн л өгөл тэр өгдлөрөө л шууд талцаал хуваагдал тэ. За хүн сэдврүү дараа нь уран бүтээлээ боцож ярив. Арай хүн сэдвлөө орчлоо. Араа таамаг би хүн сэдв ингээд яаж маш юм бас таяа. Би бол нэлээд хадвар хадварна гэж. Нэлээд дипри гэдэг. Зөв. Тэгээд манай нэг асуулт байна л да. Австрч ер нь Монгол community хэр том бэ? Байгаа. Австрч оюутны холбоо гэж бас байдаг. Хаа газар л байдаг бах те. Оюутан байвал. Нэг холбоо шааж өгөөл. Бас нэг ядаж нэг хамтраад юм нэг юм зохион байгуул юм хийдэг. Жишээлбэл одоо нөө шинэ оны баяр гэж бас энэ болтыг нарны баяр гэж бас болтыг. За.
тэмцээн одоо сахны тэмцээн ч юм уу тий. Зөв. Тэгээд жоохон эдийн нийлүүлээд гоё ингээд LGBT community байдаг. Тэгээд яг нэг Америкт байдаг шиг том биш. Америк бол амар том юм билээ шүү дээ. Жишээ нь Герман ч амар. Одоо дээр нэг хоёлоо ярьж байхдаа одоо Австралид бол энэ хөгжмийн тэ ялангуяа trapping game бол ер нь бол нэлээд том гэж чинь хэлжсэн тий. Тэгээд тийш Австрал би одоо Австрал Германс жоохон ялдаг гоёа. Тэгээд Германд бол нөгөө хипхоп одоо тий урсгал community нэлээд том ингээд хүлээж аваад авсан ажил юм. Энд бол яг та өөр ингэсэн тийм одоо хипхоп community гэж байдаггүй. Тэг бүгдээрээ л одоо Герман руу ханддаг юм уу те. Тэгэхээр тэгвэл ялцчих. Одоо нөө юу шиг юм бэ те. За бас тэгж хэлвэл буруутчт юм болоо. Нөө өвөр Монгол урлагийнхан жоохон нэг тэгээ Монгол Монгол руугаа зүтгүүлээд тэдрийгээ ингээ гоё шүүгээ тэр комьюнитирээ зүтгээд идэх шиг л марк юм шиг санагдлаа. Яг тийм дээ яг тийм. Би ядрээсэл жоохон ялгалдаг гэдэг. Мэдээж аялгын жоохон өөр үүдэг. Тэнгүүд яг ингээд Герман рэп чинь аялгын жоохон яг л нэг тийм. Жоохон их хотын аялга шатсан. Тэгвэл чиний гаргаж байгаа уран бүтээлүүд бол ерөнхийдөө яг official Герман аялгаар ярьдаг гэсэн үг үү те? Одоо яг Австрали аялал. Тийм. Анхаараа яг анх ингээд Австралид ирээд жинс болчихсон. Манай ээж хэлдэг гэсэн үг. Тийм ингээд Австрали аялал ярихгүй шүү. Яг цэвэр Герман аялал. Бэн ерөнхийдөө бол гэж нэлээ хараад яадаг байсан. Зүйл байж. Тийм ээ те. Тэгэхээр ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн юм байна да ер нь бол. Тийм. Гэтэ бол нөө яг энэ яг Австрали Вин ингээ уурын сулбай болсон бас хаяа бас ингээ жоох ингээ аялхан жоох ингээ ороод ирдэг те. Тэгээ бас яг дуу авчтай бол ингээ нэлээ анхааралтай хүмүүсд ойлгох. Годомд гараад бол яг нэг хамаагүй болчихно те. Яг студ дээр дуугаа ихтэй бол яг аялган дээр анхаарал явчихна гэсэн үг шүү дээ те. Гүйл бас жоох анхаарал яг нөгөө өөртөө ингээ дасгалчтэй шүү дээ. Одоо ч нөгөө солих маягаар те. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө яг Герман аялал гэх юм уу та. Тэрийг жоохон илүү үздэг гэх юм. Зөв. Чи анх ер нь яг одоо юу гэдэг яг чи бол анх продюсер эхэлсэн гэсэн чинь тэгэхээр чи мэдээж яг beat making хийж эхлээл явжсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэгж хийхэд чамд яг юу нөлөөлсөн бэ? Ер нь одоо ямар нэгэн тийм нэг тик өгсөн ч юм уу нэг inspire өгвөл за ер нь би яг хийх хэрэгтэй байна гэж бодож эхлүүлсэн. Ямар нэг хүчин зүйлөө би таад ноос хийх. Би хэдэн настай юм бэ? 11 лөө 12. Монголд байхдаа гэсэн юм байна тий. Тийм Монголд байхдаа би үгүй байсан. Тэгээ юу одоо нэг хоёр залуутай нэг хипхоп рэп тийм юу гэдэг boy band тийм юм байдаг. Тэгэхээр ч нөгөө нэг Bobby D-ийн өрсөлдөгч байсан юм уу? Яг мэддэг юм шиг шүү. Битүүхэндээ өрсөлддөг байсан биз дээ. Bobby D амар шагаад энэ да би одоо шахахгүй. Тоглосон. Яг тэр цаг үед яг нөгөө Bobby D яг гараад ирсэн байсан. Нөгөө хин билээ баава вэш дээ. Тэ. Баава тийшэр ингээд байсан шүү дээ. Яг тэр үед чинь би бас нэг ингээд тэр үед бас ингээд рэп хийлээ. Үгчлээ. Тэг яг нэг сэлэнгэд нэг өөрчлөсөн юм аа. Дижитал илүү ялаа. Хэд бид тэр өөртөө тэрний нөгөө өмнөх групп гэж байдаг шүү дээ. Өмнөх одоо яг ингээд дижитал гарахаас өмнө хэлж байгаа ингээд халаадаг. Тэгжээд нэг хоёр дуу дуулж ирсэн.
Жишээ нэг бомб Би ингэж гэж. Гэхдээ наадах чи би санаад ах яг хэдэн онд вэ? 2003 билүү 4 онд яг Сэлэнгэд нэг iStop ирж исэн байхгүй. Дижитал гэсэн А дижитал юм уу? Тий. Би тэгвэл андуурч. iStop-тай андуурч. Дижиталын ах нартаа алуулах гэж байгаа. Андуураад байгаа юм шиг. Sorry ихэн үзэгчтэй. Сэлэг гэсэн чил нэг л огшоо авчилсан. За нутаг гэсэн. Ингээл жалга давны үйл гаргаад. Жалга давны үйл. Хин одоо Хан Соло Монголд байхдаа хаана өссөн бэ? Тэгээ аль 10 жилд сурж ив, аль нутгих вэ? Аль дошных вэ? Аль хорооллох вэ? Улаанбаатар төгссөн. Тэгээд яг багтаа бол яг бүр жоохонд бол би Шаратанд төрсөн. Тэгээд Шаратанд төгсөж тэгээд ерөнхийдөө бол эмээ өвөө дээр өсөж танилцсан. Бараг ихэнх залуучууд ерөнхийдөө Монгол залуучууд юм байдаг шүү дээ. Эмээ өвөө дээр өссөн. Манай эмээ өвөө бол 16 дор оролцдог байсан. 16 тий. Ерөнхийдөө хатаа тий 16 дор тийм төгсөж танилцсан. Нэг тийм яриач үлээ, Facebook дээрх пост ч үлээ, юу ч үлээ яваадсан мэт. Анги болгонд нэг эмээ өвөөтэйгээ байдаг. Тийм бүгд байдаг байсан тий. Аав ээж нь гадаадаас юм явуулдаг ч гэх шиг. Зэмби. Тэр яг санаанд орлоо. Зөв. Тэгээд багадаа тэгж хийж байгаа дундаа тасалдсан гэсэн үг те. Ерөнхийдөө яг энэ хөгжмийн тал дээр бол тэгж жагаад яг Астарт ирж жагаад үргэлжлүүлсэн гэсэн үг те. Тийм би яг Астарт шалтгаан бол би өмнө нь одоо нэг биотехникийн сургууль байдаг байсан шүү дээ. Тэгээд байдаг. Тийм сурч ирсэн. Дараа нь ерөнхийдөө дунд сургууль тийм 2 жил. Биотех сурч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол таслаад 10 жил төгсөөгүй. Тэгээд энд ирээд тэгээд шинэ амьдрал эхлээд нэг ч одоо хам өмнө хийж ирсэн юм чинь ингээд тасрын штэ. Тэгээд ерөнхийдөө бол дараа нь тэгэл одоо энэ амьдрал ингээд шинэ амьдралтай зохицуулж болсон. Жагаад ерөнхийдөө дараа нь ерөнхийдөө нугасаа нэг багтаа хийсэн юм чинь хүний ингээд дотор ингээд байж идэв штэ. Тэгэл би заад ерөнхийдөө ингээд хөгжим урсгалаар ингээд явж ирсэн. Одоо энэ бүрэлээ. Тэр шийдээд ерөнхийдөө төгсөр аяа хийж. Жохон production-ы талаар асуумар санагдлаа. Sorry сонсогчдоо. Юун дээр ажиллаж чинь программын хувьд? Программын хувьд Ableton Live дээр тий. Ableton Live дээр тий. Миний би өмнө Logic дээр ажилладаг байсан. Тэгээд Logic жоохон нэг хурдан ажиллахад жоохон тийм амарчилсан биш. Дараа нь би нөгөө яг одоо нэг дуу хийж ихэд нэг өмнө нь ажиллаж нэг залуу Ableton Live дээр ажилладаг байсан. Тийм. Нэс би жоохон одоо яаж нэг ашигладаг тий. Тэгж сураад надад бол үнэхээр амархан. Амар одоо хурдан юм одоо шилмийг одоо нэг санаа оноо хахад жал шууд бараг нэг дотор нэг айдгаач хор амар. Тэг яг хоо дайггүй юм байлээ. Гэхдээ яг угаасаа одоо нэг MIDI processing, хөгжим яг beat making талдаа бол Ableton Live Logic-оос илүү байх нь ойлгомжтой байх тий. Logic Pro арай recording талдаа юм болоо. Гэхдээ яг тийм production хийдэг хүмүүс байдаг л да. Гэхдээ ямар нэг тийм hip hop ч юм уу орчин үеийн хөгжим хийдэг хүмүүс арай цөөхөн баха тий харьцангуй Logic дээр. Миний хувьд тэгэл одоо жишээлбэл хүн одоо ингээл угаасаа оролцож байгаа юм хэд ингээд олчдээ шүү дээ. Яаж тэгээд ерөнхийдөө өөр таар хичээлээ ямар програм хамаагүй дээ. Ерөнхийдөө хийж байгаа тэр плагин дээр дуу хоолой ямардаг зүйлч угаасаа нийштэй тэгээд ингээл адилхан саунд гэж. Товчхондоо шорткатууд нь л өөр байгаа даа гэдэг шиг. Тэгээд шорткат яг үү. Тэгээ Хан Соло өөрийнхөө хоолойг бичээд юугаа инженерээ өөрөө хийд юм уу?
Sound engineer, audio Mixing. гэдэг өөрөө их үү. Би л одоохонд бүх зүйлээ өөрөө хийж байгаа. Видеоос бусдын өөрөө хийлээ. Видеого ингээд. Тэгэхээр одоо нөгөө нэг vocal recording болон mixing-гээ ч гэсэн Ableton дээр хийдэг гэсэн үг үү? Тийм. Vox тэгээд mix master бүгдийн дээр. Зөв. Mix master гэхдээ өөр юм дээр хийж үзээрэй гэж зүйлээ. Зөндөө сонсчихсан. Оролдоод үзэхэд илүүтэхгүй шүү дээ. Тэг шигтэй. Pro Tools гэж хүмүүсүүд яриад байсан. Pro Tools болохоор mix master. Yeah. Хэрвээ интерфейс дээр ер нь нэрээ юу ашиглаж байгаа вэ? Интерфейс дээр Sorry, зүгээр. Би бас тэнд нэг дэлгэцсэн яач өгсөн чи за мэдхгүй гэж. Нэг бүддийн хийчгэнтэй гэрлэн сая. Жоо багасчлаа. Тийм. За яах. дуу хоолой янзлах дээр гэж юм тий. Биш нөгөө нэг sound card гэх үү? Sound card interface бас Apollo Twin. Apollo ашиглаж байгаа тэр нөгөө нэг Luna ашиглаж үзэхгүй юу л гихчихсэн mix ихтэй. Recording хийчихсэн. Бодлоо тэгээд одоо хүртэл үзээгүйлээ. Ableton дээр л ингэж нэг хагцмааргүй санагдаад гэж тий. Хоорч байгаа юм шиг мэдрэмт төрөөд гэж. Өөр юм дээр ажиллах. За Cancel одоо яг одоогийн байдлаар ер нь хэдэн уран бүтээл дээр ажиллаж байна. Ер нь ямархуу төрлийн vibe та дуун дээр ажиллаж байна. Хэрвээ нууц шүүл. Сая нөгөө чи Instagram дээр нэг вөөг таваадсан те. Banger хийх үү? Эсвэл юу хийх үү? Vibe хийх үү гэд. ерөнхийдөө бичсэн ерөнхийдөө жоохон тал хүмүүс mix master дээр ажиллах бараг зөндөө дуунууд байгаа. Хатар чийсэн дуунууд ч юм зөндөө. Ерөнхийдөө артистууд бараг бүгд дээр тийм байдаг байх та. Энд би инженер дуу хийгээд тэрийг ингээд шууд хийхгүй. Ерөнхийдөө дуу хийж байгаа. Тийм дараа нь тэрийг төлөвлөж байгаа ингээд энэ дуу энэ цаг үед гаргуул яг таах юм байна гэдэг. Ерөнхийдөө тийж гаргадаг. Гаргаагүй дуу юм зөндөө. Ерөнхийдөө би бас тэгээд мэдээ олон зүйл туршдаг, өөрийгөө ч туршдаг. Тэгэхээр төвлөрсөн төлөвлөгөөт одоо зүтгүүрийн депо болж явд юм биш үү те. Бүх юмаа төлөвлөөл тэгэл араас нь гаргадаг те. Миний одоо гаргах одоо юм дээр бас нэг юм төлөвлөдөг. Бас мэдээж бодлоготой дуу хийгүүд бас амар юм шиг надад санагдсан. Жишээлбэл лайв перформанс хийх юм бол ямар дуунууд гоё, ямар дуу хийвэл идэвхтэй гэдэг бол бас хийхтэй юм шиг санагдсан. Ингээд зүгээр санаагаараа ингээд vibe ингээд мэдрээд дуу гоё л доо. Тэгээд хийгээд байх юм бол бас жоох ингээд алсын тийм бодлогогүй юм шиг санагддаг. Бас тийм тал бол байгаа ах шүү те. Тэгээд жишээлбэл одоо миний одоо тэр зүйлээр Travis Scott бас үнэхээр агуу миний хувьд яагаад гэвэл хийж байгаа дуунууд нь ингээд ерөнхийдөө бол live band гэдэг banger тийм шүү дээ. Хүмүүсүүд дэвэргээдэг. Travis Scott-ийн нэг тоглолт намайг Arkansas-т амьдэрдэг багт Arkansas болж ийсэн. Тэгээд Travis Scott тоглолтноос шууд цагдаад баригдаад jailed нэг хонсон шүү дээ. Яасан гэсэн чи тэр юу ингээд бүх цаана урд нь ингээд зогсож байгаа хүмүүс шүү дээ. Тэрэн дээрээ нэмээд цаана сууж байгаа хүмүүсийг наашаа ороод иргээд тэгж байгаа бөөнөр mosh pit хийгээд тэгээд бүгднийг амар өсгөөд тэгсэн чинь тэрийг нь харсаад юу лээ террорист ажиллагаа одоо зохион байгуулсан гэсэн байгуулах гэсэн тийм юугаар хайж исэн шүү. Яг тэр нэг даац байгаа штэ тэр нэг хэмжээг тэрийг бүр хэтрүүлээд тэгээд гэтээ би амар дахиад тэнийг юм асуучих уу. За. Хипхопод нош бит хийд юм уу?
хэлгүй. Хийд юм биш. Амар байдаг болсон ч одоо бол. Болцсон бах те. Одоо л амар мод өөр амьлууд гэж. Жишээлбэл миний бодлоо хүн ингээд концерт үзэх юм бол гоё ингээд бас ингээд яргах хэрэгтэй юм шиг санагдахгүй зүгээр. Тийм шүү дээ. Офтын дууны одоо манай монголчуудын те гоё офтын дууны концерт бол бас суугаад гоё мэдээд үзэж байна. Зүгээр хипхоп, рок ингээд гоё хинсийн мэдж ингээд гоё концерт үзүүл илүү гоё. Тий. Үнд ч гэсэн тэр одоо артист ч гэсэн гоё шүү дээ. Энгүүж яг бүгдээрээ энергиэс шилжих юм. Тиймэрхүү талаас нь харах юм бол сууд үзэх юм бол тийм тэгэл унтах. Тийм шүү дээ. Өнөө. Тэгээд Герман аудиенс тэр тал дээр ер нь хэрвээ Герман үзэгчид тэр тал дээр яг л Америкт үзэх шиг. Германч ер нь жоохон парти анимал амар пари анимал хаа яа. Берлинд чинь 24/7 ажилдаг клуб байдаг үстэй. Тийм электроник хөгжим техно рейвер амар алдартай. Тэгээд метал хөгжим өөрөө фестивалаараа ч ихсэн алдартай. Тэгээд амар дэлхийн топ ер нь баг фестивалууд Германд бас амар их болдог шүү дээ. Метал бол жинхэнэ мош бит чинь тэн чаадаг юм да. Тэгээ метал рок мош бит чинь бүр цуснууждаг хэлдэг юм аа бас. Зөөр хоёр талаасаа ингээд за одоо гэж. Шүт мүтэй ингээ уусаа ингээ тавнаас нь зүсгээ хэрэг мэрэг харсан. Тэгээ баярлалаа шиг. Агшаашаа да. Тэгээ нэг зүйл надад анзаарсан одоо барууны орнууд яг концерт талдаа тийм дөргөө байх талдаа амар юу санагдсан тий. Сайн угаасаа яг дөрөх гэж очдөг. Тэгээд Монголд одоо үзсэн сүүлд нэг цэцэгийн концертыг үзэхэд бол жоохон л бас л яг л суугаад үзээд лээ тий. Сонсогчтой хэлий та нар тийм байха болоорой. Тоглолт үзэх гэж очичоод нэг юм эднэр яг яаж ийн гэв хүмүүсийг харж мараа зогсоошгаад зүгээр л гоё байл та тий. Өөрөөр л байгаа хэрэгтэй. Тэгээ дээрэс нь нэмж хэлэхэд баарнд бүжиглэхдээ хараад ицэн тойрог болдоо бойл одоо. Тэгэж зөөр бөөнөрөө ингээ бөөгнөрөө л бүжиглцгээ. Гадаад танд ч монголчууд хүртэл тэгдэгтэй. Яг юм пари маркет. Яг зөв. Би юу бас ингээд гэтээ манай Монголын одоогийн артистууд pop rap одоо миний бас тийг ойлгосон багш бодсон. Сүүл ингээ харж байгаа. Паринууд нь бас тал руу явж байгаа харагдана. Тий. Гадны биод хэлэх юм бол тоглолт их юм зүгээр самлгүй тоглолт хийгээрээ санал манд байхгүй зүгээр сайхоор. Гэхдээ нэг үе бодвол нөгөө нэг янз бүрийн ивент тоолууд амар олон болцсон болохоор хуучин шиг тийм сандал дээр сухаа бол одоо гайг болсон баг. Тийм сонсогчд ч гэсэн гоё олж байгаа хөө. UB Palace. Тийм UB Palace. Тийм нэгэнтээ нэг хүн тэгж хэлсэн бэ. Тийм Монголын хамгийн том 0 гэж. Яг нэг ямар ч акустик байхгүй амар цөөрөөтэй. Тэгээд 0 гэж байна. Уг нь концерт заал чинь тийм хамгийн зөв акустиктэй байх хэрэгтэй байтал гэж. Зөө. За тэмээнэ шиг яв. За. Чам боломжийг өгье одоо. Ингээ боломж олгосон. Тийжтэй баярлаа. За. Тэгээ канцоло за ирээдүйн талаар ярихад одоо альбом ерөнхийдөө цаашаа гаргаад явах бах те. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн трендийг дагаад явъя гэж бодож байна уу? Эсвэл өөрийн гэсэн хэм маягийг гаргаад одоо альбом болгон дээр цаашдаа өөрчлөлт явахыг бодож байна уу те? Эсвэл зүгээр ингээд trap-араа дагнаал явъя гэсэн плантай байна уу? Энэ тал дээр ямар плантай байгаа хэрэг нууц биш бол өөр шохорхдаг жанрууд байгаа юу? Яг дөвцөн давцсан гэл. Тэр гаццсан юм шиг байна. Тийм шиг байна. Тийм байна те. Аль шууд зөв. За мэн дахиад асуучтөө бро. Дараа нь катчтэй. Тий одоо чи цаашдаа альбом гаргаж явахдаа мэдээж альбом ирээдүйд зөндөө гаргаж ирэх бах. Тэгээд явахдаа альбом болгондоо өөрийгөө хэм маягийг өөрчилж явъя гэж бодож байна уу? Эсвэл одоо дэлхийн жишгийг дагаж явъя гэж бодож байна уу? Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй хэрвээ нууцш бол тэрнээс уулзаач. Би зүгээр яг бодлоо тугаарчи. Одоо би чи одоо ингэ банк хийж байгаа тийм хүмүүсүүд одоо яг ингэ яг
гаргаж байгаа дуунуудыг ингээд сонгож байгаа. Great нэг дуу хийх юм гэсэн тийм одоо зураглалт ингээд бод ингээд үүсэж байгаа. Тэрүүгээр ингээд явж байгаа дараа нь би өөр стилээр явах юм уу. Яг одоо энэ нөгөө mainstream team талаас нь нэг би бодгүй яадаг яг өөрийнхөө sound өөрийнх нь хэв маягаар одоо шинэлэг зүйлийг одоо яг энэ герман хипхоп ингээд гаргах гэж ерөнхийдөө бол тийм бодолтой байгаа. Одоо ерөнхийдөө бол тийм хийгээд эхэлсэн. Тэгээд aastаа бол яг би олон төрлийн одоо жанр одоо рок ч юм уу тэгээд бас техно ч юм уу тийм сонсдог болохоор бас яг ингээд сонирхлоороо бас туршиж үзэн янз янзын ерөнхийдөө стилээр би хийж үзнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ урлаг хөгжим тэг. Ерөөд тийм их дуунууд байгаа л та. Зөв. Яг ингээл баахан бангер дуу гаргаж байгаа л хүмүүсийг дасгаал хүмүүстэй энэ нэг бангер шаадаг нэг завсгансан биз та гэж бодож гот нь сюрприз үгүй шүү амар pop харин дуу шаасан гэж Артмен идэр бас тэгээд имжтэйчүүдээ зориулаад бас суд зориулаад оо хийч юм гоёштэй зөв хүн ихтэй имжтэйгээ заавал ингээд заавал нэг бангер хийдэг тийм одоо гангстер чинь одоо хүн зөвл ингээд имжтэй хүн таартай дуртараа хийж болохгүй гэсэн юм бол тийм сан. Ер нь тэгээ хөгжим чинь яг амьдралын л одоо reflection шүү дээ тийм болохоор амьдрал хайр одоо бүх юм л байгаа шүү дээ бангер чаж ин хайр чаж шүү дээ хайрыг банк шааж янз янз зарим шааж байгаа шүү дээ хослуулны шаасан юм. Тэгээ бас хайрын доонууд pop байдаг шалтгаан нь ч нөгөө нэг одоо хүн болгоны зүрхэнд хайр үргэлж байдаг учраас тэр юм болоо өдөр тутам хичнээн хүүтэн үний дотор ч гэсэн ингээд хайр байж идэг те зүрх пис тэгээд full of мангар одоо ер нь ингэсэн штэ манайсын подкастын дугаарыг ингээд үздэг үзэгчтэй мэдж байгаа бол одоо ингээд бага нэг юм би бинтээ татагдж байгаа нь бол харагддаг. Манай нэг зүгээр нэг сонирхч Монголоос уран бүтээлчд артистууд ер нь сонсдгоо ямар хуу артистууд зүйл сонссон ямар дуу сонссон тэ гоё асуулт шүү дээ. Монголоос артистууд яг бол нөө тийш нэг амар дуурлаж сонсдгоо маа. Яг ингээд яг нэг дуугийн сонгож сонсдог яг артист юм гэж. За сүүлд сонссон таалагдсан дуу чи юу вэ? Сүүлийн үеийн тийм уран бүтээлчдээс ч юм уу дуунаас тий. Тэгээ нөгөө хиний үлээд нөгөө нэг нүүрэндээ шивэхтэний 168 168 уучлаарай хэрэг марцсан байна. Тэрний нэг хинтээ амраа илүү хинлээ чи амраа биш. Нэг залуу байсан шинээр гарч ирсэн бас өөр продюсер хийдэг гэдэг. Баатро. Ууруулаа бити харамлаа ч гэдэг доо юу. За яг л тэр ах шиг байна да. Би тэгэл яг нөгөө урлагийн хүнээс хүн одоо бодол талаас ингэж яах юм бол тэр дуу сонсоход үнэн найс байсан. Яг production талаас гэх юм бол тий. Ой бүх юм нэ гоё тааруулж хийдэг. Тэр дуу амар гоё. Клип нь бас амар гоё болсон биз дээ. Тэр залуучууд бас нэлээд гоё энгийн зүйлийг амар гоё бол асарга өвөргөж тий хийдэг. Энэ надад үнэхээр таалагдсан. Түүнээс шалтгаан ингээд нэг Монгол гоё ингээд трап байхгүй юм шиг надад санагддаг байхгүй. Яа одоо жишээлбэл нөгөө cloud rap гэж байдаг шүү дээ тий. Mumble rap. Чи нөгөө яг trap-и одоо нэг хэсэг болсон байгаа. Тэг flow. Тэнгүү тэр тал руугаа ингээд дэндүү ингээд жоохон ингээд орцсон тий. Тэг жоохон алдаа яг гоё нөгөө артист гэдэг юм жоохон тий. Артист ч юм уу. Тэгж надад санагддаг. Тэг бас
илүү бас цаана бас өөр гоё илүү гоё уран бүтээлтэй хүмүүс байдаг л ах та. Миний харснаас тэгээд яг гоё ингээд trap Америкийн trap одоо хипхоп болтой ингээд харьцуулах юм бол тэр түвшин ирч чадхаар тэгтээ одоо ингээд яагаад байгаа юм мэдэхгүй. Ерхэд бол жоохон яг цаг хугацаа болгондоо тийм ойлгосон нэг хийж л үгүй юм шиг байна. Юу Баатрыг бол яг урлагийн талаас харах юм бол тэр тал уусны ойлгох юм шиг надад санагдсан. Тийм угаасаа мэдрэмж нь бол мундаг. Ер нь амар их юм expect хийж байгаа би бол Баатраас. Билли чи Баатартай хамт ажилладаг байсан тий. Яа. Ажилтдаг байсан, амьдардаг байсан. Өвөр төрөнд орцсон хүмүүс. Roommate. За тэгээд cancel бол ер нь бол 2 дуу гаргацсан байгаа гэдэг чсэн те монгол хэл дээр бол тэгэхээр ерөнхийдөө Германы тэгээд Германы одоо тоглоом руу орохоос гадна бас тэгвэл бас Монгол руу бас орж байгаа гэж ойлгож болох уу? Монгол хүн байна да. Монгол хүн байна бас Монгол би Эний харж мэдэрснээр бол ингээд аль болох Монгол тийм маяга клипэндээ бас дундаж гэсэн жоохон тийм оруулдаг. Түрүүн жишээлхэд самплцсан гэж хэлсэн шүү дээ Монгол дуунаас. Яагаад гэвэл би бас Монгол гэдэг нэрийг бас ингээд оруулахыг хүсэж байгаа. Тэгээд хүн одоо хэлээр юм шүү дээ. Өөртөө би олон хүмүүстэй энд бизгүй монголчуудаас сонсогчдоос биш. Бас энэ тийм сонсогчдоос нэлээд олон тийм асуулт ажилласан. Монголоор зинэг ингээд үүсэл яасан. Ямар сонирхолтой. Энэ хүмүүс бол нэлээд сонирхолтой байт юм шиг байна. Ганц хоёр үг оруулаад ингээд яачих юм уу? Тэгвэл амар гоё байх гэх нэлээд хүмүүсүүд хүү хамтлаг бас амар инфлюенс хийсэн бах те тэр тал дээр. Би бол хүү хамтлагт бол амар талхдаг. Яа гэвэл дэлхийд ингээд яг Монгол артистууд ингээд хөлийн тавьд өгч байгаа байхгүй зам тавьчлаа шүү дээ. Тий. Тэнгүү чин за одоо л нэг орохгүй бол. Ер нь өөрөө чинь сонсогч дундаас хэрэг одоо монголоос сонсож байгаа хүн байна. Тиймэрхүү хүмүүс байна уу ер нь? Байдаг одоо жишээлбэл Германд амьдардаг монголчууд тийм. Америкт димэлээ Унгар гэх яг нэг статистик ингэж харах юм бол хүн мэдгүй газар сонсож байгаа хүмүүс би боддог энэ Монгол та. Өөрөөр хэлбэл одоо юм сонсож байгаа би бас гайхамшигтай. Тэгээд ерөнхийдөө сонсдог. Өнцөг болон бүрээс сонсож шít те. Тэгэхээр үнэхээр сонирхолтой л байгаа. Тэрэнд бол үнэхээр баярлалаа юм бол хичнээн ч одоо герман хэлийг ойлгохгүй ч гэсэн бас мэдрээд зүгээр те. Би бас арт хипхоп гэж сонсдог л тоо. Ойлгохгүй мэдрэмжийн үнэхээр те. Хөгжмийн чинь одоо нэг хэл гэдэг шүү дээ. Хэл хамаарахгүйгээр одоо вайбараа ойлголцож байна. Нэг бодлоо хөгжим чи яг энерги шүү дээ. Ер нь бүх юм энерги шүү дээ. Спиричуал талаас нь ярих юм бол одоо хөлөм энерги, хөгжим бол энерги яг хүн бол гэдэг тийм. Одоо энэ бодохоор баг багтаа сонсдог байсан дуунуудаа одоо сонсохоор үгийг ойлгонгууд ийм дуу байсан юм байна гэж бодсон. Тиймэрхүү дуунууд зөндөө байдаг тийм. Сонсоод би ч нөгөө 10 жилд айгүйх нөгөө gangster rap сонсдог East Coast. Тэгэл амар bump хийж байгаа л ирээд үгийн сонссон чинь бүр хүндтэй би бүр айж байгаа. Йоо зайцсан байли. Яг тэр дээр бас хэл 10 жил дараа хэлийг ойлгодгүй болохоор нөгөө нэг эцэг эхээс ч гэсэн нэг Монгол нэг таадгүй сонсгоод идэг. Яг үндэ бодоод үзвэл хөөш чи юм сонсч болохгүй гэмээр юмнууд байсан байдаг юм тийм. Германлгүй одоо монгол сонсогчийн зүгээс хэрвээ болвол монгол хэл рүү үгээ орчуулж
тавьж болох уу гэсэн тийм хүсэл гаргаж байна. CC тий. CC Монгол биш ч юм юм. аа гэхэд англи байж бас болно. Тий, англи байвал бас бүр гоё ч юм уу те. Нэг юугаар юм байдаг вэ? Одоо яг нэг үгний утга нь жоохон алдагдчих гэдэг тийм. Тэгвэл what the fuck энэ одоо юу бичиж байгаа юм бэ? Би өөрөө шүү дээ. Яг тэр би одоо хийх гэж үзэлтэй subtitle монголоор тэнгүүд одоо утга нь драм тэг Англиар байвал арай зүгээр юм болоо. Англиар бас яг хөө босхох. Тэг тэрийг ерөөд одоохондоо нэг Яахгүй байгаа гэж юу? байгаа тийм. Тэгвэл би одоо тэгэл гарч ирж байгаа тэг урдлаг тэг ингэ гарч байгаа. Энэ дашрамд яг бас яг саналаа. Өнгөрсөн дугаар дээр Mrs. Sam оролцсон. Тэгээ Mrs. Sam бас Германд одоо дунд high school ахлах сургуулаа төгссөн, коллежд бас төгссөн гэж хэлсэн тийм. Тэгээд герман хэлтэй юм бэлээ. Тийм болохоор бас германаар уран бүтээл их сонирхол байгаа л гэж илээ. Тэгэхээр тийм чамааг бас меншндээ дамжсан. Тэгээд магадгүй хизээний цагт бас хамт германаар нэг дуу трек гаргавал гоё байх болов ч гэж санагдлаа. Ер нь бас Монгол Герман гэсэн ч бас сонин штэ тий. Ер нь бол тийм болохгүй ч юм бас байхгүй л тий. Тийм. Англиар холиод болоод байгаа юм чи яагаад Тийм шүү дээ. Тэр нь Герман надад нэг тийм Монголд жоохон төсөөд юм жоохон хатуу болохоор одоо жишээ нь хүн ахтан дэл заахтан гэж хэлж байна. Энэ Герман шиг гэсэн Герман хэл мэддэггүй хүнд бол Герман юм шиг шүү дээ. Би Герман хэл мэддэг гэснэ. Гүн ахтан дэл заахтан. Тий. Ханди хоох мох гэл. Яг л дэгдэг байсан тий. Тэр ерөнхийдөө нэг хатуу хэмжих өөртөө бидтэй Герман хэлдэг. Ерөнхийдөө би яг үгээ бичиж явахдаа жоохон флоунд тааруулаад үг хэрэг шиг дэндүү амархан болчихдаг. Тэгвэл флоунд тааруулахгүй яг утгыг ингээд ойлгох гэдэг ингээд гоё бичингүүд ингээд флоунд таарахгүй ингээд үгнээсээ болоод дэндүү ч юм уу тий. Герман хэл чинь бас амар урт үгтэй шүү дээ. Тийм бах тий. Тэр нөө янз бүрийн мемүүд байдаг шүү дээ. Нөгөө бүх улс орнууд ирвэхээ гэдэг хэлжсэн шүү дээ. Герман гэсэн чинь баг чанга. Дуу хөгжмийн тал дээр бас Герман хэл, Монгол хэл хоёр яг тэр талаараа жоох асуудалтай хаа. Монгол хэл бас нэг хатуу болохоор гоё аялгуулаг болгоход хөвгтэй байгаа шүү дээ. Тийм фонетик талтай юм шиг байна тий. Жаахан. За манай подкастын цаг ер нь өндөрлөлт тишээ хандсан байна. Тэгээд уламжлал ёсоор яригдж байгаагүй, хинт ч ярьж байгаагүй түүхээ хуваалцдаг байгаа. Untold story. Тийм. Бидэнтэй ярьж байгаагүй. Тэгээ одоо юу ч байж болно. Сургамжтай ч байж болно, фаны ч байж болно. Ойлуулгаар ч байж болно. Хамаагүй багш. Шууд сэтгэлээ уудалсан ч болж байна. Яг одоо яг одоогийн цаг мөчт. Тийм ингээд шууд бэкшин ярьж байгаагүй түүх юм. Take your time. Тэгээ бодож явахгүй мен дараа нь менежер дараа нь кат чинь асуудалгүй. Хамаагүй юм хэлбэлтэй. Бид нар угаасаа албаар ингэж шууд тулгамдуулдаг хүмүүс те. Албаар бас бодож байгаа татлаа төтлөөгөө түүх ярьчихгүй дөө гэсэн. Янз бүрийн дараа асуудалд орохгүй нэг тий. Ганцаараа явж байгаа нэг фейлцэн ч юм уу. Ээж бодоод ёо. Гівэн ингээ асуумууд зүгээр толгойд өгөөд тэгин. Гэтэ тэр дэс байгаа юм билээ. Тэгэхгүй хүмүүст өмнө нь хэлчихэнгуут нэг жоохон тавилттай түүх яриад идэм билээ. Сон ярьдаг те. Толгонцонтой болоо хүмүүс ч өөр. Ээж юугүй. Тэш бодож байхгүй юу? Юугүй гэж. Мен чи нэрээ за нэг өөрийнхөө Untold story-г бодож байгаа би нэг амар юм түүх бодсон. Дараа нэг та нарт ярьж. Зөв. Одоо сая чиний ярьсан одоо яриануудаас чи ингээ зүгээр
зүгээр санаа өгөхөд одоо жишээл шар хаданд болж исэн түүх болж байна. Байж гэн тий. Австрт очичоод анх яаж хөглөж исэн түүх байна тий. Тэгээд тэр нөгөө Бобби Дитэ өрсөлдөж исэн өрсөлдөө ч юм уу. Гой санаанууд байна гэж. Бобби Дитэ өрсөлдөө би ганц л харж байгаа юм шүү дээ. Зүгээр шүү дээ. Чи ингээд нөгөө нууцаар үерхэн гэж сонсч байсан уу? Тэрэн шиг өгшөө ингээд бас нууцаар өрсөлдөж болж байна те. Би яг австрт ирээд амин тийм нөө скейтборд амин туулсан BMX амин. Тэгээд би нэг 14 тэйсэн 14 тэйлөө. Тэгээд манай ээж тэгэл BMX надад авчихсан. Тэсвэр. Тэгээд амин бас тэгэл музикийг харж байгаа. Ерөнхийдөө бол ерөнхийдөө тэр триктэй юм зөв хийчихэр юм байна гэл. Яг нөгөө тийм юу гэдэг тийм парк гэдэг шүү дээ. Тий. Фристайл тэр хийдэг те. Тэр Бочоо ёоноттой тий. Тэнд очиж ерөнхийдөө болоод байсан ерөнхийдөө тэр онтой яваад болоод байсан. Тэгэж индүү ихтер гарсан уу яасан өөдөө өгсөө нэг юу байсан баггүй юу. Тэр их Монголоор юу гэдэг юм. Монголоор ч орог байхгүй хөө гэж. Рамп өгсөө рамп тийм л юм. Тийм рамп яг ингээд дэш өгсөнгүүд ингээд шууд ингээд огцон буюутай юм аа тий. Тэр цаашаа юм амгүй. Тэгээд би зөрөг гаргаад дэш өгсөө яасан чи хандалтандаа би тэрчтэй цаашаага унаа. Бараг 4 метр байсан уу? Йоо. 4 метрээс BMX-тэй унаад бараг 360 ирсэн үү? Йоо. Тэгээ ашгүй толгоомоо тааш мөн харж байгаагүй ашгүй. Тэгэл ясмасаа хуурчаагүй тий. Би жонхлаач нөгөө ингээ амьсгал хайцсан гэдэг. Тий. Биш үү? Тэгэл би унаад хитэл бараг 10 минут хивсэн байна. Яа. Бас заримдаа тэгээ унчаар банцсандаа босмооргүй санагддаг тийгш. Банцсандаа нэг намайг харсан нэг хоёр залуу байсан байхгүй юу? Скейтборд хүчийг зүгээр. Тэгээд тэрнээс хойш тэгээд энийг юу хайх юм бэ гэдэг. Тэгээд за тийм явахгүй мэн гэдэг. Хайсан тэрийг дараа нь зүгээр BMX зүгээр таарч. Гэхдээ чи ерөөсөө юу байгаагүйгээс тэ гимтж яриаг өгсөн тэ гар хөлмөл хуграагүйс тэ. Хуграагүй. Өөртөө тийм тэр үед дэндүү айртайсэн тэгээ боломжтой цаа шиг. Скейтборд дээр ч гэсэн нэг ганц унаас тэгээд цаа шиг минийх биш юм байна. Нэг нилийн зэрэг орж санаанд багтаал тэгэл насан туршдаа хаширсан байдаг шээ. Тэгээд харахгүй би чаран байна гэдэг амар өөртөө мохот ингэнгүүт яг ингэж хийгээд ингэнгүүт яг л амтан байж харагдаад унаад тэгээд та ерөнхийдөө байсан. Мандар том соргонж авсан биднээс тэ. Тэдэггүй. Юу тэг Уилли Мили тэр анхны юу вэ? Одоо ч хийж чадахгүй шүү дээ. Тэгээд сураад ганц унаад тэгээд та байсан. Тэрнээс хойш тэгээд ерөнхийдөө тэр энэ түүхийг ерөнхийдөө би яг үнэндээ хүн ярьж байгаа юм байна. Үнэхээр хинтж ярьж байгааг. Үнэхээр хүнд Nice. Гэхдээ эрх хүнд үзэгчтэй Great Can ерөөсө гимтээгөө гэж шүү. Энэ бол Монгол хүн чон хоёр шархаа 3-7-гол идэгдэг гэдэгтэй гэнх юм байна. Тэгж Монголоос ирж идэг те. Ерөөдөө үгүй гэдэг шалтгаан тийм. Тэрийг ихтэй 7-гол. За Бодлого шахсан байна, том сургамж авсан байна. За ингээд өнөөдөр нийгмээс ангид подкастт манай урилгыг хүлээж авч оролцсон. Одоо алс холын Австраас оролцсон. Great Can aka Can солоодо баярлаа. Ингээд цаашдаа уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд бид нар Европыг байлдан дагуулаагүй үлдсэн том түүхтэй байдаг. Тэрний үргэлжлэл нь болох болтгой гэд Томас Том ерөөл
Тий. Дэвшүүлье. Сүү байсан бол сүү цацмаар л байна. Хураа гэдэг. Тэгээд цаашдаа одоо бас те ингээд одоо хилийн чандад амьдарч байгаа монголчуудтайгаа ингээд нөгөө дөрөвний ярьжсэн шиг аалзны тор шиг хэрсэн аалзны тор шиг хоорондоо бүгдээрээ холбоотой байж өшөө цаашаа зүтгүүлээ. Манусны энэ ч бүр эзлээгүү ТV зүтгүүлээ. Чи наана дутуу үлдсэн байгаа. Зүйлээ гүцээ те. Тэгээд манай хоёрт бас өөр одоо бас хэлэх зүйл байгаа бол хэлээ. Тэгээд ганц олоодоо бас үлдээгээ те. Надад байхгүй те. Тэгээд би хэлчихгүй. Тэгээ оролцсонд баярлаа. Тэгээд сонсогчтой хандаж хэлэхэд Great Can-ы дуунуудыг сонирхоод үзээрэй. YouTube дээр байгаа. Instagram-ыг дагаарай. Манай бас подкастын Facebook дээр лайк дараарай. Шинэ YouTube channel дээр бас subscribe хийгээрэй. Instagram дээр дагаарай. Subscribe явуулшаа тэ. Тэгээд консолоо оролцсонд баярлаа. Тэгээд ирээдүйд бас уран бүтээлийн талдаас те 2 TV-с хамтарч ажиллах зүйлүүдийг бас зүтгүүлэх бах. Тий. Looking forward to it. Монголоор юу гэдэг вэ? Дисчат үлээж байна. За. Тэгээд Амартай бас ихлээд бас баярлаа гэж хэлье. Яагаад гэвэл дүнгийн гар хийж байгаа, дүнгийн хөлөө тавьж байгаа намаа ингээд подкаст дээр ураад орцуулсан бас баярлаа. Тэгээ бас миний ганцхан сонсдог подкастт орчлоо гэдэг чинь бас юм байна. Thank you. Би нэг дэмжээд бас ингээд явж байгаа юм хээ гоё мэдрэмжтэй. Амартай бас баярлаа. Түүх болов үлдэх болно. Түүх. We're making history, bro. Нэг дуустахгүй л энэ түүх бол. Hopefully, тэ. Баярлалаа. Наадарын бас ажлын уран бүтээл амжилт хүсье. Уусаа амжилттай байна гэж бодсон. Баярлалаа. Хичээнэ. Зүтгүүлнэ. Сонсогчдоо бас баярлалаа. Тий. Дараагийн дугаар дээр уулзъя. За тэгээд as always. За тэгээд ингээд нэвтрүүлгээ өндөрлөе дөө. Баярлалаа их хүмүүс үзчихтэй. Баярлалаа. За. Яа. За. Yeah, nigga sang guitar.